Unity холбоотой амьдрий. Light Zoom үзүүлж байна. Зөн соён хиймэрийн таринтай нутагт мэдлэгтэн зүүн баруун мөрөн дээр нь хангард дэвсэн дэлхийн магнат нийлгсэн Монгол наадам төрүүлж домог төрүүлсэн даяар дуурсах аваргууд. Шин зууны ихний онтой уралдан Монгол бүхийн оргил цолонд хүрч өөрийн уран барилдаанаар үндэсний бүхийн түүхэнд арил шигүй мөрөн үлдээж чадсан хүчтэн болоо олон түмэндээ жижиг хэмээн хөндлөгдсөн Монгол улсын даян авраг Агван самдангийн Сүхбат байлаа. Өвөг дээдсийнхэн үе дамжин нутгалсан богдуулын ингэрт унаг даагтай ноцолдож өссөн хүү 12 настай дал 40 бетонтой усыг түүртэлгүй мөрлөд явчихдаг боллоо. Эгэл амьдралын хатуу хөтүүд бие чангарсан аваргын бүхийн анхны багш нь аав нь байлаа. Миний хөө барилдах хэрэгтэй шүү. Барилдан ч их сайхан шүү. Библ дээр сайхантай, их сайхан зоригтой, хиймэртэй, тийм сайхан хүн болж өсдөг шүү миний хөө гэж. Анхал одоо миний ухаан орцоогоос хэлж ирсэн. Тэгэл тэр хэлснээр ч тэгээд ер нь баг баахын л би тийм барилдах дуртай хөтөс. Олон хүмүүстэй барилдан тэгэхээр л миний нэг бахандаг тийм хөтөс. Одоо ч хүртэл тийм л тийм барилдах заяанэл төрчихсөн юм шиг байгаа юм би. Барилдчихэд сайхан нойр хүрдэг, барилдчихэд би хаамаа сайхан амарч авдаг. Аваргын аав нь морь сайхан эдэлдэг. Багхан наадмын төр үзүүр алддаггүй. Улсын наадамд 2 удаа 4 давсан шаггүй барилдчихдаг эр байлаа. Төв аймгийн сэргэлэн сум Сүхбаатарын зам нэгдлийн 1-р огийн айлчтай мандагч. Тэгээд 1-р огоос гардаг бүх нь болохоор манай аав. Хамгийн шилдэг уургач нь болохоор манай аав. Тийм л байдаг. Одоо манай нутгийн өгчүүл хэмэдэх хахаас ахуулаад ярьдаг да. Манай аав чинь цагаан шар царайтай, их цэвэрхэн хамартай, их сайхан биетэй. Тийм хүн байсан. Тэгээд нэг мэрэгэн хүн дээр атсан баг. Би ер нь ачин болчих гээд үзээд идэг ер нь барах нь гэж. Энэ одоо надад юу дутаад байна гэж. Тэгсэн чинь за чи одоо энэ бүхийн барилдаанаа ингээд орхисон дээр байгаа. Танад нэг юм байна. Чи тэрийг хүлээх хэрэгтэй гэж хэлсэн гэж байна. Тэгэл надыг л одоо миний хүү барилдах хэрэгтэй гэж хэлж эхэлсэн баг гэж би боддгийн. Тэр их юм мэддэг хүн байсан шиг байна. Тэгээ аав маань тэгээд бөхөө орхиод одоо далбаа шуудгаа сайхан айдас авч борхон дээрээ тавьчаад тэгээ бид нарт өглөөлж өгсөн да. 1987 оны үндэсний бүхийн өсвөрийн улсын аварга шалруулах тэмцээнд Сүхбат 31 хүүхдээс 15 дугаар байрт оржээ. Тухайн үед түүнийг аварга болно гэж хинч таагаагүй. Харин улсын арслан мижид орж чи том бүх болно шүү. Бөхөө битгий хаяараа хичээгээрээ хүүхэ гэж урам өгчээ. Энэ үеэс л Сүхбат үндэсний бүхөөр тууштай хичээлж хожмон наадмын дэвжэнэ эриберан сорих үе тэнгийн хүчтнүүдтэй танилцж эхэлжээ. 16 настай өсвөрийн улсын аваргаар барилдаад. Тэгээд хоёрын даваад том мөртөө тийм шард хөөхд гараад ирлээ. Би том битэй хөөхд. Нааш чигэлдэг чинь. Тэгээд дагаад намайг тийш аваачаад элэг үстэж аваад ганцхан онгод тавьчаад за дахин авчаал тэгэл гүүг авчлаа. Хээ ямар барьтай хөөхд юм чи. Хөөхстэй. Энэ одоо хаанхын хингинэ гэсэн чи завхны цэрэм үзэг гинэ гэл. Тэгэл анх бид нэр бие одоо таньж бие бинтэйгээ танилцж эхэлсэн түүх нь бол юм. Сүхбат аварга өөрийн унган авьяас хичээнгүй хөдөлмөрөөрөө энэ эрхэм цолонд хүрсэн. 20 км газраас бэлтгэл дэнгүйж ирнэ. 2-3 цаг тасралтгүй бэлтгэл хийгээд буцаадгүйж харин энэ хүнд бэлтгэлийн ачаар хатуу жил сууж өдрөөс өдөртөө барилдаан нь улам л сайжирсаар байлаа. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор улсын наадамд анх удаан зодглож 2-ын даваанд Балжины аваргад өвдөг шороодлоо. Тэр үед наадмын төрөө бүхэд тахим өгсөндөө бэлэгшээж байсан гэдэг. 1992 онд Хинтээ аймгийн наадам төрүүлсэн аймгийн арслан Сүхбат
Дараа жил нь улсын баяр наадамд Батхуйг начингаар 6-аад авч аавынхан 2 чудаа зүтгээд хүрээгүй улсын начин цолыг авчээ. 1997 онд Балжины маваргаар 7-д авж 6 залуу зааныг игдэх нэгэн үеийн томоохон төлөөлөл нь болж чадсан юм. Гэвч Цэрэм Фунц, Ган тогтох, Өсөх баяр, Сумья Базар нарын хойно эрэм бэлэгддэг байсан учраас ихэнхдээ тунандаа энэ тунаанаас гарах ганцхан боломж нь цол ихэх гэдгийг ухаарсан залуу зан бүхнээ дайчлан бэлтгэлэн эрчимжүүлж эхэллээ. Бат Эрдэнэ аваргыг залгаж гарч ирсэн. Дараагийн 6 залуу зан гэдэг бидний үе гарч ирсэн. Тэгээ би өөрийнхөө 6 залуу занаар бахархдгийг энэ 6 залуу занаа нийт бөхчүүдийг хайрлаж явдгийг. Энэ хэдмал байж ич бид нэгэн цаг үед л одоо ингэж чихэлд төрснөөрөө бид бүхэн бие биендээ одоо сайн сайхныг за хэцүү хатууг мэдрүүлж өгсөн. Бие биенээ давж унаж ингэж бие биенээ хурцлж иж одоо алдрын оргил төрцгөөсөндөө хурдан мордын уралдаанд зул задарна гэдэг шиг 2000 оны наадмаар зул задарч эхэлсэн дээ. Зорилгоон харж түүнийхэн төлөө хөдөлмөрлөж чадсан хүнд амжилт ойрхон байдаг. Асар их хөлсний үнээр Арслан цол Сүхбатад ирсэн юм. Нэгэн үеийн эдэр залуу хүчтнүүд болох Сумья Базар, Өсөх баяр, Ган тогтох нарыг давж төрийн их баяр наадамд анх удаа төрүүллээ. Ягаад ч юм тэр жилийн наадмын бэлтгэлд гал ахлаж шинэ гэр барьж гарсан. Бэлтгэлийн үеэр 3 удаа бороо орж солонго татсан эргээд санахад бүхэл юм цаанаасан учрал бэлэг зөгнөж байсан мэт. Уран сайхан барилдааны гаргадаа Сүхбатсан хуран чуулсан наадамчин улсын баярч төрийн хүүгийн баяр наадам төрүүлж Монгол улсын Арслан цолны болоод хангаж байна. Монгол орны бүх сум суурин газрыг холбосон хамгийн чанартай, найдвартай өргөн сүлжээг бид байгуулна. Unitel холбоотой амьдрий. За энэ ингэж барь тавьж байгаа өнгөрсөн жилийн шиг бас хөл авахыг бол үгүйсэх газар байхгүй дээ. Хөл аван за авлаа да. Гаргаад ирлээ. За хүн гаргаад ирсэн юм да. За баруун хүндэлсэн ганган авсан да сая. 9 давсан амжилтаар маань намайг авраг боллоо гэж зарлцсан. Тэгээд 15 оны маань одоо барилдаан би бол цол их барилдаан гэж ойлгоод
би бол хамаг юм тавьсан л да. Тэгэхэд бол би унна гэсэн сэтгэлгүй барилцсан. Тий, би давхал ёстой. Би угаасаа Батэрдэн аврагтаа бол үгүй аваад байдаг тий. 1024 хүчтэн задаг усноос Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын ариат Монгол улсын Өдмөрийн Баатар, Монгол улсын дархан аврага Одомаан бүгийн Батэрдэн, Төв аймгийн Сэрэгдэн сумын ариат Монгол улсын Задуу Арслан, Афган Сандангийн Сүхбат нар түрүү байруулацгаар шалгаран үлдээд байна. Тэгээ Батэрдэн авраг бол агуу хүн. Энгүү их хүчтэй. Төрцсөн одоо дарах аврагыг давж ижил би одоо ялт байгуулах хэрэгтэй гэдгийг өөртөө хатуу хэлж бүх одоо хүч чадал ухаан бодлоо дайчилсан даа. Шин 100 шинэ мянганы анхны наадам ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 1024 хүчтэн зодоглолоо. 1951 онд болсон 30 жилийн ойн наадмаас хойш болсон анхны 10 даваатай наадамд улсын арслан Сүхбат төрүүлж Монгол улсын 17 дахь авраг боллоо. 70-80 жилийн ойгоор тийм адилхан нэртэй хоёр хүн дуундаг бас их сонин баримт. Ундаг хоёр бүхэн хоёулаа бас бүхэн чөлөөт барилдаанаар барилддаг. Батэрдэн авраг бол жуудаа бүх үндсэн хөр барилддаг шүү дээ. Тэгэхэд энэ жуудаагийнханд манай энэ чөлөөт бүхий хийх бас халгаатай юм шиг байна. Барьцтай барьцгүй барилддаг. За тэгэхэд бид бүхний амжилт бол бас бүхэн чөлөөт барилдаантай салшгүй холбоотой. За хоёр мөнгө авраг цэрэн тогтохоор Хадбаатар авраг ингээл өсөх хоёр сумын газар бий гэл ихэнх нь чөлөөт хөр барилдсан байдаг. Би улсын наадамд Батэрдэн аврагтай ганцхан удаа таарч барилдсан их азтай хүн. Нөгөө талаар би улсын наадамд Батэрдэн аврагтай ганцхан удаа таарч барилдсан их азгүй хүн гэж нэгэнтээ өгүүлсэн байдаг. Би хэрвээ сайн барилдаад үзүүр төрөнд үлддэг бол Батэрдэн аврагтай 2-3 таарах байсан. Тэгтэл өөрийн муугаас болж доор даваанууд дунжиж тэр дээд даваанд хүрч чадаагүй. Сүүлийн тэр 80 жилийн ойгоор л дээд даваанд хүрч нэг л удаа таарч байлцсан. Бус заал танхимын барилдаанууд, нэрмжит барилдаанууд Батэрдэн аврагтай олон таарч байлцсан. Монгол улсын авраг Сүхбат 2002-2003 оны улсын наадам төрүүлж чадсангүй. 2003 оны наадмын шөвгийн дөрөвт улсын арслан Өсхбаяр дунжихад 7 дугаар сарын 13-наас эхлэн ирэх наадмын бэлтгэлдэн гарчээ. Арангаангийн батсан гүсний хараад гэрэж гүрэх бимбэх Монгол улсын арслан Өсхбаяр улсын авраг Сүхбатаар 8 давж бүтэн жил оюун бодлон хөвчлэн бэлтгэсэн сэтгэлийн цанга тайлагдж 2004 оны наадамд төрүүлэн Монгол улсын далай авраг цол хүртлээ. Хутагчих нь үү гэж байснаа зайлаад хавирчдаа хоёр хөлийн гიშгэлдэлд зэрэг байсан учраас тон гიშгэж чадсангүй юм да. Энэ тэнгэрийн гэдэг цолыг бидний хажууд аваад ирж байгаа. Би өөр нь хачин болчих гээд үзээд идэг. За аавхан зэлэг үлсэн чинь том дол эднэр гадаас энэ дэр аравта Тэр том аврах хүн. хайчмаар юмнуудыг харахгүй. Тэр ямар өнгөтэй байна гэдэг. Энэ барилдаж тэмэглэн байсан байл. Хүн их сайн дийлдүү. Тэр хосорчих гээд байгаа юм шиг санагдаад. Бие сайхан тавируулж өгч. Хаяа нэгч бурхандаа мөрөгчөд яг зургатны гом суугаад байна. Цулуураа барьж чаддгүй сүүлийн дээрээс барьж чад тасаад лгцсан. Тэгээд яаж дөнгөжсэн. Аваад ирсэн жишээ яг хийцсэн биш үү? нөхөр хий гаргадгүй байх л та. Тэр амжилтыг бас нэг оргил дээр гарч байна шүү дээ. Мэдрэмж мэхийн үйлрүүд ороод өнгөрнө гэсэн. Монгол төрийн цаашдаа Ган дотох Өсхбаяр сумын газар бидний хувьд бол бас алдаа гаргасан юм шиг байна. Ер нь үндэсний бөхөр дагнаж хичээллээд жингээ хаслаг, чөлөөт бөхөр бид нар бүгд жингээ хасдаг гэсэн. Арай эрт жингээ тавиад бас бэлтгэл сургуулаа сайн хийсэн бол Батэрдэн аврагт арай эрт хүрэх байсан болов гэж би бодож байна. 8 кг асгаж ер нь нэг жил орчмол их ядаргаа тавьдаг. Нэг тамирдаа цаагаараа. Тэгээд одоо ер нь энэ залуучуудтай хэлэхэд 5 кг-аас дээш чинь ер нь асах дэмий юм билээ шүү. 20 юм билээ шүү. Тийм. Тэгэх юм бол одоо дараагийн тэмцээн оролдоонд амжилт гарах магадлал маш буурдаг юм билээ шүү гэдгийг л одоо захих байна. Тэгээд орой би бэлтгэлээс тараад явахдаа би цүнхээ даадаггүй байсан. Одоо тэгж ярил зарим хүн итгэхгүй байх л та. Цүнхэнд юу байдаг юм гэхээр нэг халуун сав ус за тэгээд зодог шуудаг гутал алчуур гэсэн иймэрхүү юм байгаа юм л да. Тэгээд тэр маань бол нэг 2-3 ил хөлс гардаг байсан байлгүй. Тэгэл тэрийгээ дааж чадахгүй л тийм хүнд бэлтгэлийг өдөр болгоо хийдэг гэсэн. Тэр хүнд бэлтгэл хийжсэн ачаар төвчээртэй болсон.
төсвөртэй болсон, хүчтэй болсон, чадaltaй болсон, ухаалаг барилддаг болсон. Тэгээд олон сайхан чанарыг би одоо зовоож байж, өөрийгөө шахаж байж тэгж олж авсан. За нөгөө талд өсөх 2 сумын Озрог хандах Гамбат гэдэг бүгд л бас өндөр бэлтгэл хийдэг гэсэн. 6 залуу заанаас мөн өнөөдөр 3 нь авраг болцсон явж байна. За 3 нь бол Арслан гэж би боддөг. 4 нь бол Сенадам төрүүлсэн. 2 нь болохоор чинь 8-д авсан. Заанаас дэс цолтон энэ цаг үе төржтэй гэж би бас бэлэгшээж тэднэрээ бас бахархаж тэгж явдаг та. Монгол улсын начин, заан, Арслан, авраг, даян авраг, дархан авраг гэсэн ийм цол 7 цолонд одоо ингэж эрен бэлэгдэж барилддаг. Ийм монголчуудын одоо ард түмний зохиосон үеийн үед одоо ингэж авч явж байсан цол. Их Монгол улс байгуулагдсны 800 жил, ардын хувьсгалын 85 жилийн үндэсний их баяр наадмын хүчит бүхэн барилдааны 8 давааны өмнө бүхдөө хайртай Монгол түмэн сэтгэлдэн гуниг харуулсал эргэлзээ дагуулсан гинти мэдээ сонслоо. Монгол түмний хайртай авраг Агван самдангийн Сүхбат эдэр залуухан 35 насндаа зодог тайлхаар шийджээ. Олон түмэн энэ шийдвэрийг янз янзаар тайлбарлаж байсан ч аврагын хувьд энэ нь Монгол үндэсний бүхийг цэвэр ариун байлгах, залуу бөхчүүдэд өөрийн хүчээр улсын алдар цолонд хүрэх боломжийг нээж өгөхийн төлөө өөрийг нь золиосулсан зоримыг шийдвэр байлаа. Сайн сайхныг амсгийг бол хатуугч амсах ёстой, зөөлнөг амсах ёстой гэж ийм үг байдаг. За ер нь би бол бодоод яваад гэсэн юм л да. 2001 оны наадмаар 9 тоод намайг авраг боллоо зарлчаад 10-ын даваа үнэлгээгүй явчихсан. 2007 онд миний Монгол улсын даяар цолыг нөхөж олгосон л доо. Тамирчин амжилтыг цаг тухайд нь халуун амьсгаан дээр нь үнэлнэ гэдэг хичнээн чухал болохыг Сүхбат аврагын амьдрал харуулсан. Хэрвээ тэр үед амжилтын үнэлсэн бол дахиад ч наадмын түрүү авах, дархан авраг цолонд хүрэх биеийн болоод сэтгэл зүйн асар их хүчийг түүнд өгөх байлаа. Энэ хуцсан өмсгөр нэг сайхан барилдмаар санагдтыг, сайхан сэтгэл хөдөлдөг тий. Сайхан өдөр байна. Жавхлан маань би одоо чинь дуучин хүн. Би нэг 10 хоног одоо дуулахгүй, дасгалаа хийхгүй ингэж явах юм бол би их бачуурна. Тэгэхээр энэ дэвжээг баруун зүгээрээ авч эзэмж барилж исэн авраг хүний хувьд барилдахгүй хийжээс ажилласаа ингээд зодог тайлаад хүн дээрээ ингээд явж байгаа. Ер нь юу бодогддөг юм бэл дотор нь. Би өөрийгөө таны оронд ингэж тавьж бодож ийм дууны үг хийсэн. За сэрвэд өгч одоо ийм ай хэлээ. Тэгээ надад сонсгож ирсэн. Энэ бол яалтчгүй л одоо манай Жавхлангийн уран бүтээл л дээ. Одоо төмөн олны юм өөдхөр нөмөрвөл одоо 1000 жил зүрх шаналж нэг л одоо гундуухан гэлдэрнэ биш үү. Хэрвээ ингээд цэнгэлийн манлаа аз жаргалтай сайхан байх юм бол миний одоо баяр бахтал тэрэ гэсэн ийм сайхан хөлтэй. Нэгэн цагтор өөх Монголын жаргалын артай мандвас. Монгол улсын даян авраг Агван самдангийн Сүхбатын хурдан шалмгай уран дайчин барилдааныг бөхтөө хайртай олон түмэн одоо ч дурсан. Хаяа сэтгэл минь дэвслэх юм. Аяар амьдрал минь дэвчих юм аа гэж. Аяар амьдрал минь дэвчих юм. Аяар амьдрал минь дэвчих
тихий Завхландаа баярлалаа. Сэрод огчтой баярлалаа. Unity холбоотой амьдрий. Шинэ оны зааг дээр сар шинийн босгон дээр нийт ард түмэн та бүхэнтэйгээ ингэж бас сэтгэлээ хаваалцаж энэ барилдаж байгаа энэ дээл устдаа ингэж одоо учран золгож байгаа одоо баяртай байна. За бүхэн талаар яриад бас сэтгэл их хөдөлж байна. Сайхан байна. Одоогоос 12 жилийн өмнө төмөр могоо жил 2001 онд улсын их баяр наадам төрүүлж аврах салтаа болж исэн байна. За энэ жил Монгол улсын жил бас их өөрөөгөөчтэй амжилт бүтээл авчирсан ийм сайхан жил болох байхаа гэж бодож байна. Тэрний ард түмэндээ эргүүлэн сайн сайхан байж эхийг бүтээхийн одоо ерөөл төвшөөлөе. Та бүхэндээ баярлалаа.